Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа давтай морилцгаано уу? Өнөөдөр би та бүхэнд Японд гарсан нэгэн хэргийг бэлдсэн байгаа. За тэгээд энэ хэрэг болохоор насанд хүрээгүй хүн цаазаар ахуулах ял авсан гэдгээрээ ол нилийн хүнд хэрэг гэдэг нь харагдаж байгаа ийм хэрэг байгаа. 1999 оны 4 сарын 17-ны орой 22 цагт 23 настай Мотоморо Хиро ажлаа дуусгаад гэрийн зүг хөдөлдөг. Тэр Шинэ Ниппон гангийн компани ажилтан эхнэр Мотоморо Яй болон 11 сартай охин Мотоморо Юкагийн хамт компанийнхаа орон сууцнд амьдардаг байсан. Гэртээ дөхөөд гаднаас цонхоо хартал гэрийнх нь гэрэл унтарсан байхыг хараад нэг л биш санагддаг. Яагад гэвэл Яй энгийн үед бол нөхрийгөө эрхийг хүлээж агаад эрхээр нь гэрлээ унтраагаад унтцаадаг байсан. Ингээд гэрлүүгээ ороод хаалгаа онгоолгон ортол гэрт нь нам гүм маш эвгүй хүйтэн мэдрэмж төрж исэн. Ингээд гайхсан залуу эхнэрийнхаа нэрийг дуудан яав унтчихсан уу гэд асуутал ямар ч хариу байгаагүй. Ширээн дээр нь идэж дуусаагүй хоолтой тавгнууд хөглөрсөн, гэр нь маш эмх цэгцгүй байсан. Ингээд маш их гайхаад гинт яаралтай ажил гараад гэрээсээ гараад явсан юм бах та гэж бодоод хувцсан байна уугүй юу харах гад ханын шүүгийг онгойлгохтол маш олон дэрнүүдийг давхарлаад тавьчихсан байсан. Дэрийг нь сөхөөд хартал хүний хөл цохойж твцсэн Хиро дэрнүүдийг хурдан авч хартал нүцгэн гар хөл нь туузаар болттой эхнэр Яав нь хөрж хөлдсөн байдалтай тэнд байсан. Ингээд сандарсан залуу тэр даруй цагдаа руу залгаж дуудаад тэр хооронд хүүхдээ хайсан боловч хүүхэд нь ерөөсөө олдохгүй байсан. Энэ үед цагдаа нар ирж тэд нар хамтдаа хайсны эцэст маргааш өглөө нь ханын шүүгээний дээд жижиг хэсгээс охин Юкагийн цогцыг нь олдог. Охины хүзүүнд нь туузан зангилаа буюу ирвэхээгээр ингээд зангидчихсан байсан. Тэгээ энэ нь яг л бэлэг боож байгаа юм шиг тийм байдалтайгаар боогоод орхисон байсан. Өчигдөрхөн л хайртай эхнэр охин нь түүнд инээмсэглээд баяртай гэд зогсож байсан ч орой ажиллаад хараад ирэхэд нь ийм аимшигтай дүр төрх түүнийг огтсон. Хиро Яав хоёр ахлах ангиасаа найзалсан хосууд Хиро Хирошимагийн их сургуульд харин Яав Фукуокад ажиллан мөнгө хоримтлуулж холын зайны харилцаагаа утас цагтлаар үргэлжлүүлж байгаад их сургуулийн төгсөх ангидаа Яав жирэмсэлж хоёр талын эцэг их нь анхандаа бол эсэргүүцчихсэн ч гэсэн 1997 онд эцэг их нь зөвшөөрч тэд гэрэлцгээсэн. Ингээд удалгүй 1998 оны 5 сард охин Юкан төрөн Шинэ Ниппонд Хиро ажилд орон эхэндээ гэр бүлээс ажлын байрандаа амьдрангаа түр хол байжгаад 2 сарын дараанаас компанийнхаа дотуур байрлал руу нүүж эхнэр охин хоёроо авчран гуруулаа хамт тэндээ амьдарч эхэлсэн байсан. Тэр гурийн хувьд бол охиныхоо өсөж торнохыг харан маш аз жаргалтайгаар өдөр хоногийн өнгөрөөн ирээдүгээ төлөвлөн амьдарцааж байсан. Гэвч энэ аз жаргал ийхүү удаан үргэлжлээгүй. Ингээд цагдаа нар бол мэдээж яаралтай баг байгуулж мөрдөн шалгалтаа эхэлцгээсэн. Яогийн түрээвчин налга болсон ч гэсэн бусад үнэт зүйл нь хэвэндээ шүүгээ савн бол ухагдаагүй хаалх цонх эвдрээгүй байсан болохоор цагдаа нар танилын үйлдсэн хэрэг юм болов гэж үзсэн. Гэвч тэдний хувьд бол саяхан нүүж ирсэн учраас ойр хавьдаа танил цөөтэй байсан. Ингээд цагдаа нар тухайн өдөр янз бүрийн с ิจ гтэй зүйл анзаарсан байж магадгүй гэж хуршүүдийг нь хаалгыг нэг нэгээр нь тогшоод асууж явтал нэг настай хүн шар ногоон ажлын хувцастай хүн айл бүрийн хаалга тогшиж яваад Яоягийнх руу орж байгааг би харсан гэж хэлдэг. Тэр хувцас нь болохоор бохир усны шугам цэцүүрийн компани дүрм хувцастай нэлээд төстөөгөөр дүрслэгдсэн. Ингээд цагдаа нар бохир усны шугам засдаг компани ажлын хуваарийг нь шалгаж тухайн байранд яг тэр өдөр албан ёсны дуудлага аваад очисон хүн байна уу эсвэл яг тэр өдөр ажилласаа чөлөө авсан ч юм уу тиймэрхүү хүн байна уу гэж ажилтны жагсаалт байвал гаргаж өгөөч гэд тус компанид хүсэлт явуулсан. Ингэж агаад хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа с ิจ гтнийг олж чадсан. Энэ нь болохоор 18 нас арай хүрээгүй, насанд хүрээгүй Фукуда Такаюки гэдэг хүү болох нь илэрдэг. Тэр Хирогийнхны байрны ойролцоо амьдардаг 4 сарын 1-нд дээрх компанид ажилд орсон. Тэгээ яг хэрэг гарсан тэр өдөр болохоор би өвдсөн учраас ажилласаа чөлөө авнаа гэд чөлөө аваад гэртээ тоглоом өнгөрөөж байгаад 14-ний өглөө ажлынхаа дүрм тувцтайгаа гэрээсээ гарч найзынхаараа орж тоглоом тоглож байгаад үдээс хойш гэртээ ирчээд буцаад гэрээсээ гарсан гэдэг нь бол ил болдог. Фукуда Такаюкийн хувьд болохоор багаасаа л
ер нь эмэгтэй хүнтэй унтаж үзхийг маш ихээр хүсдэг тийм нэг хүсэлтэй. Тэгээ энэ хүслээч гэсэндээ эмэгтэй хүнтэй тухайн үе хүртэл үерхэж үзээгүй, найзалж үзээгүй. Тэгээд ер нь хинтээ ч хамаагүй унтаж үзье гэж тэр өдөр шийдсэн, удаан төвчж байсан хүслээ биелүүлэе гэж шийдээд гэрээсээ гарсан байгаа. Өдрийн цагаар ганцаараа байдаг эмэгтэйчүүд маш олон байдаг. Тэр шинэ Японы байр руу очдог. Ягаад гэвэл нөхрүүд нь ихэвчлэн ажиллаа игээд эхнэрүүд нь гэртээ үлддэг. Компани ажилчдын эхнэр байрладаг байр учраас бохир усны шалгалт хийнэ гэд айл олгоны хаалгыг тогшиж эхэлсэн. Тэгээ энэ үед болохоор айлууд бол маш болгоомжгүйгээр түүнд итгээд хаалгаа онгоолж байгааг нь тэр анзаараад маш их зориг орсон байгаа. Ингээд хідэн айлуудаар орж шалгасны дараа 14 цаг 20 минутанд 7 дугаар байрны 4 давхурт байрлах Хирогийн хаалгыг тогссон. Тухайн үед эхнэр Яо нь хаалгаа нээсэн. Тэг гэрлүү нороод Фукуда ариун цэврийн өрөөг нь шалгана гэд дотогш орсон. Тухайн үед болохоор Яо охин Юкагаа дэрэгдээ хөвтүүлээд зурагт үзэж байхад нь хэрэгтэн араас нь сим ойртоод тэгээ түүний хоолойг бол боож эхэлсэн. Яо чанга эсэргүүцэхэд түүний хоолойг боомлж улмаар тухайн үедээ хоолойгоо боолгосноос болж Яо газар дээр амь насаа алдсан. Дараа нь тэр урдчилсан бэлдсэн тууцаараа гар хөлийг нь боож, ам хамрыг нь таглаад түүнийг маш олон удаа хүчирхийлсэн байгаа. Энэ үед 11 сартай охин Юка нь уйлж эхэлсэн тул Фукуда хүүхдийг нь өргөж агаад газар руу шидсэн гэж байгаа. Тэгсэн боловч хүүхэд бол уйлхан зогсохгүй байгааг хараад уяагаараа мөн адил хоолойг нь боож амь насыг нь хөнөөгөөд улдсан уяагаараа эрвэхээ шиг тийм зангилаа хийсэн байна. Тэгээ энэ бүх зүйлээ бол хэрэгтэн цагдаад баригдсныхаа дараа өөрөө бүгдийг нь ярьсан зүйлсүүд байгаа. За тэгээд ээж охин хоёрын амь насыг хөнөөснийхөө дараа Яогийн цогцыг ханын шүүгэнд хийж дэрээр халахлаад Юкаг даун уутанд хийж шүүгээний дээд жижиг тасалгаанд нуусан. Үүний дараа гэрийг нь нямбаа цэвэрлэн хулгай мэт харагдуулахын тулд Яогийн төрөвчийг нь аваад тэгээд зугтсан байгаа. Төрөвчинд нь 300 йен орчим тэгээд нэг хідэн купон л байсан. Тэгээд тэднийхээс гарсныхаа дараа болохоор шууд тоглоомын газар очиж Яогийн төрөвчинд дэсэн мөнгөөр нь тоглоод өнгийг нь үрсэн гэж хэлж байгаа. За хэрэгтэн Фукудагийн хувьд болохоор 1981 оны 3 сарын 16-нд Ямагучи мужийн Хикари хотод төрсөн гэртээ эмээ эцэг их хоёр эрэгтэй дүүтэйгээ зургуулan амьдардаг байсан. Одоогийнх нь ээж нь болохоор түүний хойд ээж нь байгаа. Төрсөн ээж нь түүнийг дунд сургуулийн 1-р ангид байх үед нь нас барсан. Хамгийн бага дүүндэл гэхэд хэрэг гарах үед 3 сартай байсан байгаа. Түүний аавын хувьд бол маш догшин, төрөмгий зантай, гэрт нь бол орилон, зодон тасардаггүй, ээжийг нь бол байнга зоддог тийм хүн байсан. Фукуда өөрөө ч гэсэндээ багаасаа маш аимшигтай хүчирхийлэлд өссөн болохоос тодорхой болдог. Фукуда анх бага байхдаа дуулууртай, өвчтөе эмээгээ хасардаг сайн хүү байсан гэж байгаа. Ээжийг явд нь баг зодуулаасай гэж маш их хичээдэг. Гэхдээ 12 наснда нэг эмгэнэлт явдал түнд гүн шарах үлдээсэн. Энэ нь юу вэ гэхээр 93 оны 9 сарын 22-нд хичээлээсээ ирсэн чинь аав нь түнд гараж руу ороод цэвэрлэтгээ гэж хэлсэн. Ингээ Фукуда гараашаа цэвэрлэх гээд хаалгыг нь нээсэн чинь ээж нь тэнд хоолоогоо боогод дүүжлэгдэн амиа хорлсон байдалтай байсан. Энийг бол Фукуда шууд өөрөө нүдэрээ харсан. Ингээд маш их цочирдоод аавыгаа дуудсан чинь аав нь эренгүүтээ юу ч болоогүй юм шиг царай гаргаад ээжигээ буулгаж би цагдаа дуудаатахыг гэж хэлсэн байгаа. Энэ нь бол түүний сэтгэл санаанд маш том гүн шарахыг, шокийг үлдээсэн гэж бас сүлд өөрөө ярьсан. За тэгээ ээжийг нас орсны дараа бол аав нь удалгүй шөнийн клубт ажилладаг Филиппин эмэгтэйтэй хамтарч амьдарч эхэлсэн. Тэгээд удалгүй түүний дүү төрсөн. Үүнээс хойш Фукуда энэ гэрт надад амьдрах ямар ч тийм орон зай алгаа гэж мэдрээд гэрээсээ ер нь бол цухтаад тийм тэнүүчилж амьдарч эхэлсэн гэж байгаа. За тэгээ сүүлд бол бохир усны компанид ажилд ороод гэртээ эргэж ирээд тэгээд амьдарч эхэлсэн. Тэгээ аав нь бас яг тэр компанид ажилладаг байсан. Тэгээд аав нь бол тэр Яог таньдаг байсан байгаа. Тэгээ гэртээ байх тэр Яогийн талаар ярьдаг. Тэгээ энийг нь бол хүүн сонсоод Яог нэлийн таньдаг болчихсон байсан байгаа. За ингээд энэ бүх хэрэг олон нийтэд ил болсноор хүмүүс Фукуда болон түүний эцэг хоёрт бол маш их буруу гүгж маш их шүүмжилсэн. Гэхдээ аав нь бол ерөөсөө буруугаа хүлээгээгүй бүх зүйлийг бол өөрөөсөө зайлуулж исэн. 1999 оны 5 сарын 8-нд насанд хүрээгүй Фукуда гэр бүлийн шүүх буюу хүүхдийн шүүхэд шилжиж улмаар хэргийн шинж чанар маш ноцтой байна гэж үзээд эрүүгийн шүүх рүү шилжсэн байгаа. 8 сарын 11-нд анхан шатны шүүх хурал нь болж Фукуда уг хэрэгтэй бурууга хүлээж байгаа юм шиг дүр үзүүлсэн ч гэсэндээ яг тийм уучлалт гуйж байгаа
шинж бол юусаа харагдахгүй байсан. Гэхдээ өмгөөлөгч нар нь бол түүнийг жоохон гимссэн царайтай байх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу ингээд худлаа жүжиглэж гимшиж байгаа юм шиг харагдаж байгаа нь бол илт харагдчихсан. Тэгээ Фукуда болохоор шүүхтэр уг нь бол амь насыг нь охирооё гэж бодоогүй. Тэгтэл тэр эмэгтэй бол маш их эсэргүүцсэн. Тэгээ маш их чимээ гаргаж исэн учраас хоолойг нь дарсан. Хүүхдийг нь ч гэсэндээ алах санаа байгаагүй. Уйлаад ахаар нь л зүгээр дуугүй болох гэж хүзүүнд нь туу зуйсан гэх мэтчлэн тайлбарыг хэлж исэн. Тэгвэл чи хүүхдийг нь яагаад ханийн шүүгэнд нуусан бэ гэж прокурор асуусан чинь Доремон ирээд аврах байхаа гэж бодсон гэд маш сонио хариулт өгсөн. Тэгээ Доремон гэдэг нь болохоор нөгөө Японы хүүхэлдэйн киноны баатар байгаа. Тэгээ мөн чинь насаа алдчихсан байгаа хүнийг яагаад хүчирхийлсэн бэ гэж асуусан чинь биологийн шингэн бие рүү орох юм бол дахин амьлна гэж бодсон гэх мэтчлэн маш тийм гаж хариултуудыг өгж исэн. Прокурорын хувьд болохоор насанд хүрээгүй ч гэсэндээ гин буруу нь бол туйлын хүнд тийм учраас цаазаар авах ёстой гэсэн тийм саналыг дэвшүүлсэн. Тэгээ насанд хүрээгүй хүнд цаазаар авах ялыг санал болгож байгаа нь бол Японы улсын хувьд маш ховор тохиолддог тийм зүйл гэж байгаа. За тэгээ анхан шатны шүүхээс болохоор хэргийн хувьд бол маш аимшигтай ч гэсэндээ нас нь бага бас гимшиж байгаа гэж үзээд бүх насаар нь хорих ялыг оноос. Харин хохирогчдын талд бол хүүхэд гээд уучлж байгаа мó тэгвэл нэг мүсэн зүгээр сулалцхаа гэж нөхөр нь бол хэлсэн. Тэгээ хэрвээ түүнийг суллаа тавьчих юм бол би өөрөө ялыг нь түүнд идлүүлэх болно гэж хэлсэн. Тэгээ энэ бол ер нь суллаа тавьчих юм бол би өөрөө түүнийг алъяа л гэж хэлсэн. Тийм утгыг нөхөр нь илэрхийлж маш их бухимдаж бачуурж байгаа нь харагдчихсан. Тэгээ энэ дээр ч гэсэндээ олон нийтийн дургуутсал ихсэж 2000 оны 3 сарын 8-нд прокурор Хирошимагийн давж заалдах шат руу хандсан. Гэсэн боловч 2002 оны 3 сарын 14-нд анхан шатны шийдвэрийг шүүх хэвээр үлдээсэн. Прокурор дахин дээд шүүхэд гомдол гаргаад 2006 оны 6 сарын 20-нд хоригдож байхдаа түүний найз руугаа бичсэн захиаг нь ил болгосон. Тэр захиан дээр бол ямар ч гэмтсэн шинж авахгүй. Хүний амь нас хөнөөсөндөө бол ямар ч харамсаж байгаа тийм шинж тэмдэг харагдаагүй. Тэгээ хохирогчдыг бол яжилсан утгатай тийм юмнуудыг бичсэн байсан. Тэгээ энийг нь прокурор шүүх хурал дээр дийлгээд цаазын ялгааныг шаардсан. Ингэхдээ дээд шүүх анхан давж заалдах шатны шийдвэрүүдийг нь хүчингүй болгоод Хирошимагийн давж заалдах шүүхэд буцаан хилцүүлээд 2008 оны 4 сарын 22-нд түүнд цаазаар авах ялыг оноолсон. Фукудагийн хувьд бол нэн даруй давж заалцсан ч гэсэн 2012 оны 2 сарын 20-нд дээд шүүх гомдлыг нь хэрэгсэхгүй болгоод ялыг нь хэвээр баталгаажуулсан. За ингээд хэрэгтний хувьд бол цаазаар авах ял аваад одоо шоронд байгаа. Харин нөхөр Хирогийн хувьд болохоор Яаятой үерхэж байх үеийнхээ захидлуудыг нэгтгэн Тэнгэрдэх хайрын захидал нэртэй ном гаргаад 2007 онд тэрийг уран сайхны кино болгосон байгаа. За харин Фукудагийн хувьд бол Хирошимагийн хорих ангид хоригдож одоо яг тэр нөгөө цаазаар авах ялынхаа гүйцэтгэлийн өдрийг хүлээгээд амьдарч байгаа. Тэгээ яг хизээ цаазаар авах ял нь хэрэгжих нь бол тодорхойгүй. Гэхдээ цаазаар авах ялыг бол авсан байгаа. За тэгээд энэ хэрэг дээр болохоор Япончуудын хувьд насанд хүрээгүй хүнд цаазаар авах ялыг оноосон маш ховор тохиолдлуудын нэг байсан. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж гин. Тэгээд та бүхэн энэ хэрэг дээрээс өөрсдөө бодогдож байгаа, сургамж авж байгаа, бие биендээ анхааруулахыг хүсэж байгаа зүйлсээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээд сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.